Өнөөдөр хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдохоор нэр дэвшээд орж ирж байгаа Баттөмрийн инквери гишүүнийг бол ерөнхийд нь бол энэ хууль зүйн салбар нийт ард түмэн бол бас нэг шудраг хүчин байна гэж ерөнхийд нь төсөөлөд байгаа. Би хувьдаа сонгуульд нэр дэвшчих үеийнх нь урианаас бол танина. Хүнээр нь биш би урайтай нь анх танил болж ирсэн. Өөрөөр хэлбэл хуулийн хулгайтай тэмцэнэ гэж та сонгуульд урай барьж орж ирж байсан. Тэгэхээр маш товч тодорхой оновчтой урай гэж олон нийтийн чиглэлээр ажилтдаг хүний хувьд бол хойшоо харж ирсэн. Гэхдээ энэ урайгаа хэрэгжүүлэх нь хэр бодиттой болдог гэж бодож ирсэн. Ялангуяа ардын нам засалж явах энэ цаг үед. Харин танд одоо энэ урайгаа хэрэгжүүлэх түүхэн боломж гарч ирж байна. Түүхэн боломж шүү. Өөрөөр хэлбэл та бол одоо энэ томилгоо таныг эсвэл ардын баатар болгоно. Эсвэл ардын мянгуужин болгоно. Яг гэвэл та хэлсэндээ хүрээд шудраг ёсыг тогтоодгүй мэхэд тодорхой асуудлыг шийдээд энэ хүмүүс танаас зарим тодорхой асуудлыг шийдгээд байгаа нь таны дор засгийн газрын мэдэлд авилгатай тэмцэх цагдаагийн газар тодорхой эрх мэдлийн одоо хүчний байгууллага байгаа учраас ингэж итгэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлаа эцэслэх юм бол таны нэр ард түмний дунд бол баатар болж үлдэнэ. Хууль зүйн сайдын энэ томилгоо бол энэ засгийн газар амин сүнс шүү. Энэ засгийн газар тогтох уу гэдэг бараг таны энэ томилгооноос хамаарна. Үнэхээр ерөнхий сайд хэлээд байгаа тэр Ортогийн уул уурхай эдийн засгийн бөглөө болоод бол эргэлтэнд оруулах гэдэг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн манай эдийн засгч нь 30 их найдад эргээд байгаа юм бол шинэ гарц, орлогын гарц нээх гэдэг юм шүү. Тэгэхээр энэ бол таны томилгоотой шууд хамааралтай юм шиг харагдаад байгаа. За тэгээд түрүүн та бол нэлээд ноцтой юмуд хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын 3 гишүүний нэг нь гадаадын байгууллагын гадаад улсын одоо хараанд байна. Ийм хүмүүс Монгол улсыг толгойлох эрхгүй гэдэг. Энэ бол маш ноцтой асуудал шүү дээ. Түрүүн бид нар үндсэн хуулийн хямралд оронгоо алдлаа. Үндсэн хуулийн эмчилгээ алдлаа. Одоо үндэсний аюулгүй байдлаар алдах хэмжээнд ийм сонор ширэмжтэй болохгүй. Ийм мэдээллийг та хийлээ. Тэгэхээр эннийхээ хэлсэн үгэндээ эзэн байх энэ асуудал үлдчихэв. Эдгээр засгийн газар таныг хамгаална. Энэ дотор байж байгаа гишүүд, үннийг олъё гэсэн гишүүд бол таны талд бас дэмжиж ажиллах бах. Нэгэмсэн үү? За, 1 минут нэмж тодруулъя. Өөрөختөө ажиллахыг хүсэж байна. Үүний төлөө нам харгалцахгүй гишүүд таныг дэмжих баха гэж бодож байна. За, хууль зүйн сайдын хувьд бол нөгөө нэн яаралтай гормоор их хурлд оруулж батлуулах хууль байна уу? Тухайлбал та хууль зүйн сайд хийж байхдаа хүний эрхийн тухай багц хуулийг санал болгоод батлуулж чадаагүй гэж ойлгосон. Тэгэхээр ер нь цагдаагийн байгууллагатай холбоотой, нүсний байгууллагатай холбоотой хүний эрхийн асуудлыг зөрчигддөг. Тэгэхээр их хурлаар нэн даруй оруулж чинь хүний эрхийг хамгаалсан энэ хуулиудыг батлуулах хүний эрхийн тухай багц хуулиас өөр ямар хууль байна вэ? За баярлалаа, амжилт хүсье. За хулгайч одоо олон янзлалтаа түрүүн Ганбаатар гишүүн бас асууж байсан. Хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн юм урайтай энэ урайг дэмжиж ирсэн. Энэ их одоо гишүүд бол энийг сайн анзаардаг болсон баг. Ер нь хуулиар үг үсэг ямар их нарийн байдаг юм бэ гэдэг. Би ганцхан жишээ хэлье. Энтэй ганцхан хууль зүйн сайд тэмцэж чадахгүй шүү. Хуулийн хулгайтай бол одоо хууль тогтоогч хүн бүхэн тэмцэх хэрэгтэй. Намайг хуулийн сайдаар ажиллаж явах үед одоо энэ шинэ хоршоо огны та холбоотой хуулийн төсөл Монгол Улсын засгийн газрын уралдаанаар хэлцэгдсэн. Би энэ хуулийн төслийг үзэл баримтлалыг хууль зүйн сайд баталдаг би батлаагүй. Яагаад гэвэл энэ одоо маш их хэмжээний мөнгийг улс төрийн зорилготой гаргах гээд байна. Би 10 хуудас дүгүүлдэг гэж байсан. Хууль зүйн дотоод хэргийн сайдаас 10 хуудас энэ асуудлаар дэмжихгүй гэдэг санал өгсөн. За улмаар Монгол Улсын засгийн газарт улсын их хурлын дарга байсан амар өсгөлөн хэрэглэхийн сайд байх үед хууль зүйн дотоод хэргийн энэ бичгээр өгсөн саналыг хүлээж авлаа.
тусгалаа гэж хэлээд толбогдох заалтуудыг нь хасаад засгийн газрын хуралдаанаар хэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлцээд хууль зүйн сайдын санал тусгагдсан байсан. Өөрөөр хэлбэл энийг хасах, тэрийг хасах гэдэг заалтууд хасагдсан байсан. Тэгээд улсын их хурлаар ороод ирсэн чинь хууль зүйн сайдын засгийн газрын төслийг улсын их хурлд өргөн барихтаа зөвшөөрлөө гэж хянсан хамгийн сүүлийн хувилбарынхын төсөл нь өөрчлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл хэрэглэхийн сайд амар өсгөлөн хууль зүйн сайдыгаа залилаад хууль зүйн сайдын саналыг тусгалаа авлаа гэж хэлж хагаад улсын их засгийн газар хилцэгдээгүй хууль зүйн сайдын хянагдаагүй ийм хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсаж баталсан байсан. Энэ бол би албан тушаалын гэмтэрэг гэж үздэг. Албаны бүрэн эрхээ хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ургуулan ашиглах гэмтэрэг гэж үздэг. Улмаар би энэ асуудал улсын их хурлд хэлцэгдэх үед байгаль орчны байнгын хорон дээр орж албан ёсоор протоколд хэлсэн. Та бүхний хэлцэж байгаа энэ төсөл болвол Монгол улсын засгийн газраар хэлцэгдсэн тэр хууль зүйн дотоод хэргийн сайдын эцэслэн хянсан энэ төсөл биш шүү гэж би албан ёсоор протоколд хэлсэн. Тэгэхээр ийм хулгай хийгээ суртсан засгийн газрыг нь, хууль зүйн сайдыг нь, улсын их хурлыг нь, хуулийг нь хулгай хийгээ суртсан явж байгаад үндсэн хуулийг нь хулгайлах гэж байгаад сая баригдаад таслан зогсоогдож байгаа. Үндсэн хууль бол Монгол улс, Монголын ард түмэн. Монгол улсын тусгаар тогтнолд халдсан хямбгаагч толгойг нь авах ёстой. Цэвэрлүүлэх ёстой. Хэн байх нь хамаагүй. Ард түмэнд үзүүлдэг байх ёстой. Энэ бол ард түмний эрх чөлөө, улс орны тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдалд халдж байгаа асуудал. За нэгэн яралтай горимоор оруулж ирэхээр шаардлагатай нэг хууль байгаа. Тэр нь 2023 оны 11 сард миний бие хууль зүйн дотоод хэргийн сайд байхдаа улсын их хурлд өргөн мэдүүлж шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж батлуулсан байдаг. За энэ дотор Монгол улсад анх удаа гэр бүлийн шүүх гэдгийг байгуулсан. За ингээд гэр бүлийн шүүхийг 2026 оны 1-р сарын 1-ээс үйлчлүүлэхээр дагаж мөрдөх журмын хуулинд нь бичсэн байгаа. За одоо Монгол улсад гэр бүлийн шүүх одоо байгуулагдахад ердөө 2 сарын л хугацаа. За шүүгчд нь томилогдоогүй байгаа. Байр савны асуудал байгаа. Мөн гэр бүлийн шүүхийн хэрэг маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой процессыг журмсан хуулийн төсөл улсын их хурлд өргөн баригдаагүй байгаа. 2 сарын дараа ажиллах тэр шүүхийн хэрэглэх хуулийг нь одоо улсын их хурлд бариагүй гэж. Тэгэхээр хамгийн одоо хоолойн дээр тулцсан асуудал бол би энэ асуудал байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас нэгэн яралтай горимоор энэ асуудлыг улсын их хурлд бас шийдэж Монгол улсад гэр бүлийн хүүхдийн асуудлыг шийддэг дагнсан шүүхтэй болохын төлөө ингэж байгаа. Ягаад тэгэхээр хүүхдэд харьцна гэдэг бол хүүхдийг мэдэрдэг, ойлгодог. Гэр бүлийн харилцаа гэдгийг ойлгодог, энийгээр мэрэгссэн ийм хүмүүс байх одоо шаардлагатай. Өөрөө нүдэн улаанаараа эргэлзсэн галзуу солиотой хүн гэр бүлийн хэрэг маргаан шийдэж болохгүй. Тодорхой зөвхөн одоо эрүүгийн хэрэг хүнд хэрэгүүдийг шийддэг байсан хүн тэр хүүхдийн сэтгэл зүг ойлгож шийдэхэд түүхтэй. Тэр байтугай хүүхдийн сэтгэл зүй гэдэг бол наснасаа хамаарат өөр үүдэг. Бага насны хүүхд, дунд насны хүүхд, шилжилтийн насны хүүхдүүд бүр 2 насны зөрүүтэй хүүхдүүдийн сэтгэл зүй өөр байх. Тийм учраас энэ гэр бүлийн шүүгчдийг сургах бүр байр савнаасаа эхлээд хүнд бүр таатай хүүхэд тэр хүүхдүүд орох байхгүй. Тэр одоо хүүхдүүд ороход тийм халуун дулаан ийм одоо байр савтай ийм сайхан шүүхттэй болох одоо мөрөөдлөө би биелүүлнэ гэж үзэж байна.